Нийслэлийн 97 дугаар сургуулийн багангийн сурагчид хогийг ангилж ялгаж сурчээ. Шил болон гялгар уутанд байгаль дэлхийд хамгийн хор хөнөөлтөй хог хаягдалд тооцогддог. Нэг гялгар уут 500 жил хөрсөнд байх чадвартай. Улмаар ан амьтдад сөрөг нөлөөтэйгээд олон асуудал яригддаг юм а. Тэгвэл хүүхдүүдэд хогийг багаас нь зөв ангилж ялгаж сурвал зөв төлөвшөлтөд зөв иргэнийг бэлдэж байгаа тэр юм. Тиймээс ч Хогихгүй Монгол төрийн бас байгууллагын тэргүүн сэтгүүлч, зохиолч Бүжин лам сурагчдад хичээл зааж эх орноо хэрхэн хайрлах ухаанд сургаж байна. Хогоо ангилж байгааг ойлгосон. Тэгээд хэрвээ уут таях чагаал заавал угааж цэвэрлж байгаа таях хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Угааж цэвэрлээд хаявал ямар ашигтай байх вэ? Ач холбогдолтой байх уу? Байгаль орчинд маань нөгөө хим бэц ялгархгүй гэж би бодож байна. Өмнө нь энэ хичээлийг суухаас өмнө чи хогоо яаж хайдаг байсан бэ? Шууд задгаа хайдаг байсан. Одоо тэр задгаа хайж байгаадаа гэмшиж байна. Маш их гэмшиж байна. Гунцар савыг нэг уутанд, шилийг нэг уутанд, тэгээд бас цаасыг нэг уутанд. Энэ хичээл суугаас өмнө чи хогоо яаж хайдаг байсан бэ? Бүгдийг нэг уутанд хийдэг байсан. Хогийн савнд хайдаг. Тэгээд өөр нь бихих хүмүүсийг ингээ гадуур хайж байгаа гэдгийг би хийхдээ хардаг. Яагаад гэвэл эх орондоо хайргүй хүмүүс л тэгэх байх гэж бодож байна. Чи хогоо ангиж хайхдаа одоо яаж ангиж хайдаг вэ? Гунцар савыг яах ёстой, гялгар уутыг яах ёстой мэдэх үү? Хайрцагын дотор шил, хумцар гээ хоёр ялгаад тус тустай ялгаад тэгээд хийж байгаа. Тэгээд хайрцагын дүүрэх юм бол дахин шинжлэх боловсруулахаар өгөөд тэгээд гоё сандал ширээ болж болт юм бэл. Сурагчид гялгар уутыг 2-3 дахин угааж ангилж хаях ёстойг хэлж байна. Энэ бол сурагчдын эх орон байгаль дэлхийгээ хайрлах улмаар бусдыгаа эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмрээ үзүүлж байгаа асуудал юм а. Тэгвэл томчууд эх орноо хэрхэн хайрладаг вэ? Хаа тарсан газараа хогоо хайж тэрч бүхэл хуйлчлаад өгсөн байхад хүртэл гудамж талбайд нус шүлсээ хаях гээд томчууд хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг асуудал бий. Хүүхдийг багаас нь зөв хүн болгож хүмүүжүүлэх, зөв амьдрахад нь томчууд л зааж сургах, үлгэрлэн дуурайлгах юм. Сайн сайхан нийгэмд бохир биш цэвэр орчинд амьдрах ёстой гэд яриад идэг хэрнээ яг нөгөө тэр орчиндөө амьдрах ирээдүйн одоо эцдийг нь гэдэг юм уу да тийм Монгол улсынхаа иргэдийг бэлтгэхгүй байна л да. Тэгэхээр бид нар ямар орчинд амьдрахыг хүсэж байгаа вэ? Тэгэхээр тэр орчиндөө зохицох, тэр орчноо ойлгох, хог хаягдлын менежментээ ойлгодог тэр иргэдийг нь бэлтжиж тийм сайхан ирээдүй одоо уг нь цогцлох хэрэгтэй юм байгаа. Энэ сургалтыг явуулснараа одоо манай сургуулийн хүүхдүүд одоо өдөр тутам биднэрт одоо хог мэт боловч хаягдл тийм ээ тэр бол одоо хог биш юм аа. Тэр бол яг дахин боловсруулах давхар бүтээгдэхүүн юм аа. Хогихгүй Монгол төрийн бас байгууллагын тэргүүн гялгар уутгүй Монгол хөдөлгөөний санаачлагч, сэтгүүлч, зохиолч Бүжин лам энэ үлсийг хүүхэд багчууд руу ийхүү чиглүүлж байгаа юм а. 97 дугаар сургуулийн сурагчид эх орноо хайрлах нь иргэн хүний үүрэг гэдгийг ойлгодог болжээ. Тиймээс бусад сургуулийн сурагчид ч ялгаагүй эднээс суралцах, үлгэрлэн дуурайх ёстойг ярьж байна.